Зохиолыг бичсэн Ламсрунгийн Саранжуя, зохиолыг уншсан Туул Синди. 9 шөнийн зүүд. Амбиг ирээ. Эргэн та биеийн байцаалтаа шалгуулно. Гэх тод чанга дун гарахад тэр хоёр хэрдхийн цочив. Цэвэл салгалж чичирхээлсэн гараар бичиг баримтаа цагдаагийн дэслэгчийн өмнө байрав. Цэвэл та намайг дагаад цагдаагийн хэлц рүү очиндоо. Маш их хэмжээний мөнгө залиалсан залилангийн хэрэг гарсан байна. Таныг холбогдуулан шалгах шаардлага гарлаа да. Таны нөхөр Чой гэгч хаана вэ? Түүний хаана очиж болох найз нөхөд ах дүүг та таних уу? Мэдхгүй. Би тэр хүнийг сайн мэдэхгүй. Манад хэд хонох нь хонсон. Мэдрэл муутай юм хаашийн эргүү авгаавэ. Өчигдөр Чой та хоёр энд хамт байсан биз дээ. Сайхан ярьцгаагаад хүний мөнгө луурд авцгаачгаад одоо танихгүй ч гэх шиг бити хуцаад агараа. Тэр мөнгө аваад ир. Чи аваагүй байж гин. Би банкнд ажилладаг дүүгээсээ түр авч эргүүлж байсан мөнгө. Одоо би яах юм? Чиний энэ байрыг зарчгаад тэр мөнгийг би буцааж өгөх ёстой байсан. Мөнгө өгөөд орхи гэж багтран хашгирсан хүүхэн цэвлөөд ухсгийн дайрч нүрийг нь маажилж үсийг нь туг тугаар зулгаан давшлав. Хөөш, чи одоо яагаад ам бэ? Наад хүнээ яагаад зөхиод байгаа? Чамд хүн зодох ирэх байхгүй шүү гэж цагдаагийн дэслэгч зандрав. Яадгийн энэ мөл уурч авгааг яасан ч яадгийн мөнгө алдаж хохирсон хүн би байна. Чамд хүн зодох ирэх байхгүй. Чиний гомдол гаргасны дагуу би уг асуудлыг дөнгөж шалгаж байна. Чиний тэр алдсан гих мөнгөний хэрэгт энэ хүн буруутай эсхийг би шалгаж байна. Та нар одоо явж бай. Шаардлага гарахаар аяндаа дуудана. Хөөш, юуг нь шалгана энтэр гэж цаг алдаад байгаа чи хохирол барагдуулах үүрэгтэй байгаа үсттэй. Би дөнгөж сая 2 цагийн өмнө эдний нөхрийн дансанд 120 сая төгрөг хийгээд алдчихлаа. Миний мөнгийг шууд аваад энэ асуудлаа дуусгаач гэж хүүхэн дэслэгчийг загнав. Би ажлаа яаж хийхээ чамаар заалахгүй. За ёо. Би ажлаа мэдчихээн. Чи анхнаасаа яах гэж хуулийн дагуу ямар ч бичиг баримт үлдэж гэрээ хэлцээр хийлгүй их хэмжээний мөнгө тэр дансанд хийсэн юм бэ? Чи өөрөө ч гэсэн хууль зөрчсөн байна штэ. Ингэж цагдаагийн дэслэгч уурлав. Би тэгээд яах ёстой юм? Наад мөнгийг чинь би банкнд ажилладаг дүүгээс аваад буцааж өгдгийн. Надад тэр мөнгийг хурдан холоод өгөөч штэ. Би бас дүүдээ өдрөөр бодож хүүгэн төлдгийн. Химээ хүүхэн учирлах маягтай үглэн. Ингэхэд чи ч гэсэн мөнгийг хууль бусаар авч хэрэглээд байдгийн биш үү? Банкны мөнгийг банкнаас зээлээр бус тэнд ажилладаг хувь хүнээс хүүтэй навч хэрэглэж байсан хэрэг үү? Та нар банк санхүүгийн хуулийг бас зөрчсөн байна штэ. Тэгэхээр чи аль банк хинээс энэ их мөнгийг авч эргүүлдэгэ надад бас хэлэх болж дээ. Ингэж дэслэгчийг зандрахад хүүхэн хилээ хазуулсан мэд чимээгүй болж нөхөр нь түүнийг муухай харав. Ингэхэд та хэн блэ? Энэ айлын хүмүүс үү? Гэж цагдаагийн дэслэгч Дагиг харан асуув. Намайг Даги гэдэг. Би энэ айлд өчигдөр ирсэн. Ирсэн хэрэг бол Чойтой уулзах. Чой надаас өнгөрөх оны 11-р сард 500 сая төгрөг зайлуулж хуурч авсан. Түүнийг энд байгааг дуулаад уулзах гэж ирсэн санаатай. Гэтэл тэр хүн бас тэр ажлаа хийгээд энэ айлыг хэцүү байдалд оруулчихсан байна. Би Чойд гомдол гаргаж өгч болох уу? Та өргөдлөө бичээд надад өгч болно. Энэ миний нэрийн хуудас. Цагдаагийн хуудсыг барьж зогссон Даги цэвлийг өрөвцөн нүдээр харж байлаа. За би ингээд явъя да гэсэн цэвлийн царай зэвхий цагаан болж нүд дүүрэн нулимс мэлтэгнүүлэн гадуур хувцсныхаа хормог сугсалцтал чичрүүлэн явжээ. Цагдаагийн алаг бөөртэй хөх машин цэвлийг суумагц ууралсан мэд урагш ухсгийснээ аажим давхан одов. Даги машины араас харж хэсэг зогссноо зовлонд хөдлүүлэн одсон тэр эмэгтэйг өрөвдөн санаа алдав. Хүү ихчээ, та тийм их мөнгө л уурчдад алдчихад ямар тайван байдгийн бэ? Би бүр боож өгөх гэж багт чинь. Гэх дуу гарахад Даги эргэн харав. Түүний өмнө хохирогч бүсгүй зогсож байлаа. Түүний нүүрэнд байж ядсан байдал тодорно. Би тайван биш байна гэд яах юм? Энд Чой ямар миний мөнгийг барай зогсож байгаа биш. Адилхан түүнд хуурцсан энэ ядарсан эмэгтэй буруу гэж юу байхсан бэлээ? Энэ улсад юуны тулд хууль байгаа байлаа? Хуулийн байгууллага юу гэж нэнсэлхийг хүлээхээс өөр яах вүлээ? Гэт Даги тэднийг орхин явав. Уг нь өнөөдөр Даги одоо хүртэл хоригцоор байгаа хүү ганс үхийгээ эргэх ёстой байсан ч хүүтэйгээ уулзах уулзалтаа нэг өдрөөр хоошлуулж цэвлийн өгсөн утасны эзэнтэй уулзахаар шийдэв. Адил зовлонтой тэр эмэгтэйг ингээд зөнд нь орхиж болохгүй санагдана. Хөөх идөө тэр эмэгтэй бас наад шиг ойр хавийнхан даадлагдаж ганцаардаж байгаа ах та. Энэ орчлонгийн хамгийн аимшигтай шийтгэл бол ганцаардал. Би ер нь ингэж ганцаардаж байхаар тэр шар хадны эмнэлгээс муу охиноо гаргаж аваад хамт байдаг юм уу?
Охинтойгоо байхдаа ч бас өдөр хурдан өнгөрдөг дөө. Ингэж бодон цэвлийн өгсөн дугаарлуу заалгав. Байна уу? Байна. Бүү мөн үү? Тийм ээ. Би бүү байна. Сайн байна уу? Цэвэл намайг чамтай ярьчих гэсэн юм аа. Юу чи одоо надтай уулзах боломжтой байна уу? Юу л дагч дөнгөж төрсөн ялах хүүхдтэй болохоор гарч чадахгүй байна. Та хаана байгаа? Би хотын төвд байна. Би очиод уулзаж болох уу? Ингээд цэвэл ихч зүгээр үү? Та манад хүрээд ирвэл ирээр. Би таныг хүлээж бай. Гэсэн Элдикийн яриад дуусч утас тасрав. Овоо гайгүй зантай л охин байна. Хил амаа ололцох байгаа. Химэн даги бодов. Удсанчгүй түүний утсанд мессеж ирж тэр охин гэрийнхээ хаягийг ирүүлсэн байлаа. Дагиг автобусанд суун тэр охиных руу явхад баруун нүдний дээд завх хідэнтэй ирвэгнэн татав. Нэг их ойр дотны айлдаа очих гэж байгаа айтай дагигийн сэтгэл тэр айл руу яаран байгаа нь хачирхалтай санагдана. Автобуснаас буугаад холгүй байх тэр айлыг даги ядах юмгүй олж очив. Гүйдэг хаалга бүхий үлзийхээтэй ногоон хаалгыг тогшин зогсоод төдөлгүй хүлэн чимээ гарч том алаг нүдтэй цагаан царайтай чирэг ханхар цээжтэй 20 орчим настай залуу хүү гарч ирээд хаалга онгоолгож өгөв. Сайн байна уу миний дөө? Энд бүүгээ суудаг уу? Бага. Бүү эгч байна. Та ор гिचгээд мөнөх хүү хажуугийн хашаа руу гүйгээд явчихав. Даги тэр хүүгийн араас мэлрэн ширтэж энэ хүүг би хаана харлаа да гэж бодсоор хашааны хаалгыг түлхэн оров. Хашааны хойд талыг эзгэнсэн улаан тоосгон байшингийн яндангаар шингэн цэнхэр утаа дээш олгоодон гарч байлаа. Байшинд ороход анир чимээгүй байдал угтсан бөгөөд цэвэр цэмцгэр тоглог орчин түүний өмнө харагдана. Хүн байна уу? Цаа дөрөөнүүдийн нэгэнд зөөлөн ярилцах сонсогдож их чин тийшээ орлоо. Чи дүүгүй бити сэрэгээрээ заяа гэх төрөвжи охины дуу сонсогдов. Зөөлөн алхах чимээ гарч хүүхдийн үлгэний ирээн давуугаар толгой боосон ядрангуй царайтай хөөрхөн цагаан охин түүний өмнө гарч ирэв. Сайн байна уу та? Нөгөө уцаар ирсэн ихч үү? За би одоохон та суугаач ихчээ гэсээр тэр охин дагид сүв болсон шаргал цай аяглан байрав. Та цэвэрлэгч найз үү те? Би таныг урд өмнө нь харж байгаагүй хүн байна. Тэгэлгүй яахав дээ. Бид урд нь уулзаж байгаагүй юм чинь. Цэвэрлэгч би сайн танихгүй. Өчигдөр л танилцсан. Тийм үү. Та тэгээд ямар хэрэгээр их чин хөдөөнийхөө цэвлийн дэсэн тэр хүнийг таньдгийн. Тэр хүн миний амьдралд нэлээд гай болсон хүн л дээ. Тэгээд тэр хүнээс мөнгөний авцаа авах гэж ирсэн. Та тэгээд тэр хүнтэйгээ уулзсан юм уу? Тэр хүн одоо олтол манай байранд байж гэнэ үү? Гээд охины дэрвэр хар сармуус доош бууж хэсэг зуур бодолд автан нүдэнд нь гуниг тодров. Харин тэр гайтай хүн явчихсан байна лээ. Охин толгоогоо өргөн дагиг улам анхааралтай ажиглахад заавэз яаж хэлдэг вүлээ гэж зүрхшин бодов. Тийм үү? Тэгвэл цэвэрлэгч ганцаар байгаа юм уу? Цэвэлж бас өнөөдөртөө байхгүй байна. Цэвэрлэгч яасан гэж би энэ зүгээр байна уу? Охин минь, чи ийм хэлж байгаа намайг уучлаарай. Тэр өөдгөө амтан цэвлийг мэхлээд байрыг нь хүн зараад мөнгийг нь аваад зогтчихсан байна. Нөгөө мөнгө алдсан айл нь цэвлээс байрыг нь авах гээд цэвлийг байраа өгөхгүй өөр хүний байр гэсэн чинь цагдаад бариад өгчихсөн. Цагдаа нар түүнийг аваад явчихлаа. Цэвэл цагдаад баригдаад явахдаа надад чиний утсыг өгч байраа хурдан цоожилж ав гэж хэлүүллээ. Гээд даги чимээгүй болов. Даанчтэй цэвэрлэгч яах гэж тийм амир хүн гэртээ авчирсан юм бэ? Байраа алданч гэж байхгүй л дээ. Гэрчлэгээ нь одоо миний нэр дээр байдгийн. Гэхдээ би цэвэрлэгчэд муу сандаггүй. Аавтаа минь олон жил хамт амьдарсан болохоор тэр байрыг эзэмших хэрэгтэй гэж үздэг. Одоо тэгээд яана? Тэр гайтай хүн байрыг маань хэдээр зарна гэд мөнгийг нь авчихсан бол та мэдсэн үү? 120 сая гэсэн байх шүү. Пөөх, ямар их мөнгө вэ? Цэвэрлэгч тэр мөнгийг авахд оролцсон юм уу? Харин тийм ээ, их мөнгө. Цэвэл түүнийг байр зарна гэд мөнгө авчихсныг мэдээгүй. Цаад айлч бас буруутай. Байрны гэрчлэгээ тэрийг үзээгүй, чойг өөрийнхөө дансанд мөнгө хийчих гэхээр нь хийчихсэн билээ. Ямар тэнийг юм бэ? Тэр айлын хүмүүс ямар хариуцлагагүй юм бэ? Нөхөр маань эзгүй байгаа л да. Хүүхэд маань сарч болоогүй нялх байдаг. Бас нэг айлын сэтгцэн өвчтөөд өвтэй. Энэ хоёрыг орхиод гарч болдоггүй. Ядаж байхад цэвэрлэгч өөрөө өөдгөө зан гаргасан болохоор манай хамаатнууд түүний төлөө явахгүй байх л да. Гэж бүүвээ бодолхийлэн хэлээд санаа алдав. Хөөе ихчгүй. Хүүхэд чинь сэрчглээ.
Би дүүгээ тэрвэрлээ шүү. Гэх танил дуу цаад өрөөнд сонсогдоход дагигийн зүрхээр ширхийн хатгуулж ганд улмуу да химэн тодхон хэлв. Бүүе түүний гайхан харж та ганд улмыг таньдгийм үү? Гэ дагийг уттал ширтэв. Дагигийн нүдээр усгүйлэгнэн ганд улам яагаад энд байдаг вүлээ? Ингэлээ. Над дээр байдгийн манай нөхрийн дүүн ахгүй юу? Гэд бүүе түүнийг бүрч ихээр харах ажээ. Гүй тэгээд тана нөхөр чинь хийн? Манай нөхөр ганс өх. Юу? Ганс өх үү? Миний хүү юу? Гисээр даги босон харахад бүүе мөн даган босч та хэн бэ гэж уруул өмөлзүүлэн шивнэв. Би даги байна. Ганс өхийн ээж. Гандулан бас миний охин. Тийм үү? Тэгэхээр та миний хадам ээж юм уу? Чи чинь тэгээд миний бэр байх нэ. Хөөх юм алив гисээр даги түүнийг тэрэн үнсэв. Иш миний охин их зүдэрч байгаа бололтой. Зүдэрч байна. Гэхдээ бас амьдрах гэж хичээж л байна. Энэ ганд улмыг манай том хүү шар хатанд хэвтсэн тэнд байгаа гэж надад хэлсэн. Би тэгээд харин тийм ээ ганс өхтөөгөө сахиж агаад цагтаад баригдаад явсан. Би ганд улмыг үргэлжлүүлэн олон хоног сахиад бит хоёр эмнэлгээс гараад ганхуу ах руу очтол биднийг хөөж гаргасан. Тэгээ зовж явтал миний аав энэ хашаа байшин өгсөн. Иш хөөрхий. Ганхуу ямар муухай хүн бэ чи гэж хивнсэн даги бүүэг дальдчин харж би та нарт нэмэр тус болж чадсангүй химээ ихэд гимшингүй хэлв. Энэ хүүхдүүдийг ингэж явхад тэр чойтой хамт байснаа бодон дотор нь муухайрав. Гандулмаа гараад ир манай зочин ирсэн дүүгээ аваад ир гэсэн бүүе баярлсандаа инээж байлаа. Хөөе манай ээж мөн үү? Ээж гисээр гүн ирсэн гандулам гинт зог тусч ээж муухай. Ээж ганган чойтой хамт унтдаг. Миний ээж муухай гэд эргэнгүйхэд зүрхээр нь ширхийн хатгуулж бэрээсээ учиргүй ичсэн дагигийн царай минчин улаагаад ирэв. Чой гэдэг тэр хүнтэй бас холбоотой байх та гэж бодсон бүүе хүүгээ тэрэн ирж дагигийн үр дээр тавиад миний хүү ганс өх бит хоёрын хүү гэлээ. Уруулаа өмгнүүлэн мөмө ирэн уйлах тэр жаахан хүнийг даги тонгоон үнэрлэв. Хүүгээс нэлхийн үнээр сүүний үнэртэй хамт үнэртгэд ихээхэн уярсан дагигийн хамрын уг руу шархираад ирэв. Чиний амтан үр хүүхэд нь энд зовж байхад тэнд бүгж суудаг. Ээж чи яагаад намайг ганган чойтой орхисон юм бэ? Ганган чой арх хутга хоёр бариад миний өрөөнд орж ирсэн. Би түүнийг зодсон. Аав ирсэн. Аав намайг үнссэн. Ганган чой аавыг шуудаа дотор суулгасан. Аав хүзүүгөө болчихсон. Ганц толгойтой байсан. Би аавыг үнссэн. Би чамайг зөндөө их сансан гэж дахин хэлэх гандулмын үгс дагигийн зүрх рүү мисээр хатгах шиг болжээ. Миний охин чой аавыг нь шуудаан дотор суулгасан нь үнэн юм уу? Тэгсээ ганган чой аавыг шуудаан дотор суулгасан. Арай чой ханыг минь хөнөөч гсэн юм шиг байгаа. Тэгэхэд миний охин айхтар цочирсон. Тийм учиртай юм биш байгаа да гэж бодсон дагигийн нүд өөрийн ирэхгүй солбчоод ирэв. Хөөрхий дөө гандулам дандаа ингэж ярьдгийн ямар учиртай юм бол доо. Бурхан минь тийм юм битгий болсон байгаасаа билээ. Дорж минь амьд олдоосаа. Ямар ч болсон хамаагүй түүнийхээ төлөө амьдрах, өмнө нь үлдсэн нүглээ цайруулах цаг хугацааг бурхан надад өгөөсөө билээ. Ингэж хэлсэн дагигийн нүд аажмаар усан хүрээнд бүрхэгдэн байлаа. Ээжээ гандулам одоо хиттэй юм бэ? 23 таа шүү дээ зайлуул. Хөөх би 13 4-тэй байх гэж боддог штэ гэж бүүе хэлээд инээмсэглэв. Өсөлтөн зогсчихсан юм а. Уг нь доороо нэг дүүтэй байсан. Би гэж нэг харалсан амтан дүүг нь хүнд өргүүлж гисэн. Гээд бодол дарагдан суухдайг ихэд гундуу харагдан. Хэцүү ч юм а да. Хожим нь ингэж харамсахгүй тулд зөв амьдрах хэрэгтэй гэж бүүе бодон суув. Орж болох уу? Эмэгтэй хүний зөөлөн шингэн дуун гарахад даштаваа толгой өргөн харав. Дунд зэргийн нуруутай, дэгжин хувцастай, царай зүс сайтай 40 гаруй насны эмэгтэй орох зөвшөөрөл хүсэн зогсож байлаа. Та ор. Эмэгтэй орж ирээд үүдэнд айсан байртай зогсно. Би ганц өхийн ээж даги гэдэг хүн байна гэлээ. Өнөөх чойгийн нууц амраг даги байх нь. Ингээд нэг ирдэг ээж. Хүүн бүтэн 5 сар сууж байхад эргэж ирдэггүй мөн хэцүүхэн ээж шүү.
Нөхөр нь алга болцоод байхад энэ хүн ер нь юу боддгийм болоо гэж бодсон даштаваа Дагиг ихэд сонжих мэт харав. Та ганц өхийг энд хоригдож байгааг мэдчихвэсэн үү? Мэдэж байсан. Тэгээд яагаад хүү дээрээ ирдгүү хүн бэ? Гараад ирэх болов уу гэж бодоод мөн бодвоо гэж түүний хэлсэн үгэнд ундуудсан бодсон даштаваа нутгийнхны өгсөн Дагигийн талаарх мэдүүлгийг ширхэглэн санаж суулаа. Таны хүү ганц өх таны нөхөр доржийг алсан хэрэг сэжиглэгдэн шалгагдаад холбогдолгүй болоод цагаатсан. Ашгүй минь. Тэгээд миний хүү одоо хаана вэ? Таныг орж ирэхээс өмнө хотын микроавтобусанд суугаад явсан. Ингээд таны найз Чой одоо хаана вэ? Химэн даштаваа түүнийг учиртайхан харахад Дагигийн нүүр өөрийн ирэхгүй халуун шатаад явчихав. Даги Чойгийн талаар дэлгэрэнгүй яриад түүнийг сая цэвэл эмэгтэй мөнгийг наваа зогтчихсан зэргийг мөн гандулан охины ярьсан эрүүл бус яриаг хүртэл хэлв. Байцаагч ихэд анхааралтай сонсч байснаа. Охин чинь хэдтэй вүлээ гэж асуув. Миний охин 23-тай. Гэхдээ өсөлтөн зогссон. Сэтгцэн жаахан өөрчлөлттэй. Тэр чин жаахан тийм байна да. Яг тийм хүний үгээр бас хүнийг хорих үндэслэл болохгүй. Гэх даштаваа хэсэг бодлогшрон суув. Даги түүнд уйлан байж болж өнгөрсөн явдлыг нэг бүрчлэн ярьж өгөв. Мөн нутгийнхан түүнийг доржи өхөлд буруутгаж буйг дорж алга болоогүй байсан бол түүнээс салж Чойтой суух гэж байснаа. Чойд доржийн хайрцагтай мөнгийг өгч явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөн ярьжээ. Дорж чухам хайчсан байж болох уу? Өөрийг чинь салах гэж байгааг мэдээд сэтгэл санаагаар хямран очоод хөвтчих ах トゥ хамаатан садангийн айл байгаа юу? Үгүй, тийм айл байхгүй. Тэр миний асуудлаас болж амьдралаас уйдах ч хүн биш. Сэтгэл санаагаар унаж айлд бүгэх ч хүн биш. Ганц очиж хонож унждаг айл нь ойн цагта раашгүй байх. Тэгэхээр та доржийг амнасаа алдсан гэж бодоод байна уу? Тэр бодлыг бодхост би айж байна. Гэхдээ дахиад хувь заяа биднийг уулзуулдгийн бол би үлдэх насаа тэр хүний төлөө зориулнаа гэж боддог. Хэрв түүнд муу юм болсон байвал би ч гэсэн амьд явах ёсгүй гэж боддог. Энэ бодол чинь буруу шүү. Тийм тэнэг сонголт хийж болохгүй шүү Даги. Чи хүмүүст өөрийгөө ойлгуултал амьдрах хэрэгтэй гэж даштаваа яаран хэлээд санаа сэтгэлээр унаж ихэд хямарсан Дагиг харав. Яг тэр өглөө адуучны доо очиж хурдан морь авах гэсэн байдаг. Тэдгээр мордоор яах гэсэн? Тэнийх толгой би Чойгийн үгэнд орж түүнд авч өгөх гэж яваан тэр. Хэрвээ би гэртээ байсан бол харин тийм ээ. Хэрвээ чи гэртээ байсан бол нөхцөл байдал арай өөр байх байсан байх. Би Чойг баривчлах хүсэлд прокурорт тавьсан. Тэр хаана байж болох вэ? Мэдхгүй. Үнэн бол Орост олон жил болсноо сайрхаж ярьдаг юм билээ. Сэлэнг рүү ойр ойрхон явдаг. Магадгүй тийшээ ч явсан байж болох юм. Зайтай цагаан дагарсан ирээ. Бас нэг эхнэрийн толгойг эргүүлж гэрт нь хорогдож байгаад байрыг нь зарж мөнгийг наваад явчихдаг. Аргагүй луйварт гаршсан ир байна да. Нөгөө эхнэр нь тэгээд яасан? Хоригдсон. Аль дүүрэгт байгаа? Сүхбаатар дүүргийн цагтаа гисэн. Тэднийх бас түүнийг хайж эхэлсэн байх та. Эрен сурвалжлах ажил ер нь эхэлчихсэн юм шүү. Даги хамаг үннээ уудлан гаргасандаа жаал тайвшран тэндээс гарчээ. Түүнийг ирэхэд хүү ганс хүн хүлээж байлаа. Цонхийн турсан хүүгээ хараад Даги мэгшин уйлжээ. Тэр орой салхигүй намуухан сайхан орой байлаа. Ээжхүү хоёр биеийн таваар алхаж чингэлтэй уулууд өгсөж явв. Турч цанхийсан ганс өх юу ч дуурахгүй уулын орой ширтэн явна. Миний хөө чи ядарч байгаа юм шүү. Амарх уу? Ганс өх толгойс эксрэн явсаар уулын орой дээр гарав. Түүний царай дүүрэн гунигтай сүмэлзэн. Ээжээ та тэнд хэцүү байсан уу? Таны хүмүүс үзэн ядж гин үү? Тийм ээ, хэцүү байна. Ээж нь маш их ганцаарсан. Ингээд Даги нулимсаа арчив. Байхгүй болсон юм шиг надад санагдаад байна. Хэрв түүнийг тийм болгосон новш Чой байх юм бол би Чойгч таныг ч өршөөхгүй шүү. Хахир хүйтэн хатуу чанга хэлсэн хүүгийнхээ үгнээс Даги айж байлаа. Би ганцхан автаа гонгор миний төрсөн эцэг байлаач амиа бодоод архичин болсон түүнийг би сэтгэлээсээ хөөсөн. Харин намайг хүний зэрэгт хүргэсэн дорж бол миний жинхэнэ аав. Би аавыгаа өгсөн амьд аль нь ч байлаа хамаагүй заавал олно. Энэ бол миний бүтэн 5 сарын турш зүрхээ зүссэн тархиа гашлхан бодсон ганц бодол минь байлаа.
гэж хэлсэн ганц өх эхийгээ хилэмхийн хараад уул уруудан алхахад цаазаар ахуулах ял сонссон аягтай даги толгоо унжуулан түүний араас алхав. Төрсөн хүүнд хүртэл түүнийг ойлгохыг ч хүсэхгүй байгаад дагид гомдолтой санагдавч тэр өөрийгөө гомдохч ирэхгүй хүн гэж бодож явлаа. Түүний сэтгэлд сэтгцийн гажигтай охин гандулам тэртээ олон жилийн өмнө хүнд өргүүлсэн хүн бодогдож зовоон. Дорж байхгүй болсон байх юм бол би ч гэсэн байхгүй болох болно. Яадгийн тамд нь очсон чи яадгийн зовх зовлонгоо өөрөө бэлдснээс хойш хэрвээ намайг өгчихвөл муу гандулам минь яах вэ? Хүнд өргүүлсэн хүн минь ямар хоёр болсон бол ганц харж хаатал өгөх юмсан. Ганс өх ашгүй нэр цэвэр гарч сэтгэлийг минь амраалаа. Хятад хүнтэй суусан охин минь заавах үед яагаад чимээгүй болчихов? Ач хүү гарчихсан байдаг. Хөөхөн гэдэг нь энэ орчлонгоос уйдах тусам түүнд зовх хорогдох зүйл их байгаа санагдаж тэрээр санаа алдав. Би ер нь урд өмнө нь ингэж хүүхдүүдтэй зовж байлаа. Мууганд бол мяга хүртэл адлаад ямар ч тэнийг явж байдэ. Түүнд одоо л нэг жинхэнэ ээж хүн болж байгаа юм шиг үе түмэн бодол эргэлцээр гансхын араас алхав. Хоорондоо хэрэлдсэн мэд дууга хураасан хоёр хүн цувран орж ирэхэд сэтгэлэн зовсон бөвөө аяг аван ухсгийн босов. Тэр их хүү хоёрыг хоорондоо муудаж дээ гэж бодож байлаа. Гандулмаа миний охин маргааш хоёлаа гэртээ харих уу? Яшиг байхгүй юм чин би чамтай цог явахгүй. Би ихчтэйгээ байж дүүгээ авч өгнө гэд гандулам түүнийг огт тоосон шинжгүй босоод явчихад зүрх рүү нь явхийн хатгуулж хачин их гомдсон даги нулимсаа цааш нь чимээгүйхэн зайлгав. Гандулам энд байж байг. Намайг байхад байтугай байхгүйд байгаад байсан юм чин. Тэгээд ч та нар ямар түүнийг тоохвш. Маргааш ганхүүгэнд очиж тэднийг байрнаасаа хөөж гаргана. Тийм ах байдгийм үү? Химэн ганс өх бас гомцсон сэтгэлээ задгаалan хэлэхэд дахиад дагигийн дотор хэртгэж би ч хүүхэдгүй болж байгаа юм байна да. Эднийг зовлогоо зовоон төрүүлж өдий зэрэгт хүргэсэн нь үний юмдаг. Одоо би хүүхдүүдтэй ч хэрэггүй болсон юм байна. Өнөө мөн хүүгээ нэг олж уулзаад сайн сайхан яваг нь харчих бол хорогдох юм алга да. Химэн ихэд гомдон бодов. Ээжээ та хойд өрөөнд орж амраач. Бүүгээ түүнийг аргадах мэд зөөлөн хэлв. Яах вэ? Жаах энд сууя. Даги гомдож цөхөрсөн дуугаар хэлээд цонх руу харж юу ч харагдахгүй байгаа харанхуйг ширтэн зогсно. За сайн байцгаана уу? Танаахан тал талаас бүрлдэж ирээд сайхан байна. Химэн ард нь нэг хүн дуурахад даги цочин эргэж харав. Харин тийм ээ, та суугаш нэмхөө ихчээ. Нэмхүү гинэ. Нэг их тандгал царай. Энэ хүүхнийг би хаана харлаа биз? Бас нэр нь их л танил. Гэх бодол дагид төрж хойд өрөө рүү орохоор өндөв. Их чинь яах вэ? Нөгөө уцаа бас болохоо болиулчаад чам руу ирж авахгүй юу? Хүү ирээгүй нь ойрогт орон санаа зовоод ярих санаатай гэж хэлсэн хүүхэн уцаа бүүэд өгснөө дагиг харж нүдэ том болгон босон харайв. Бурхан минь, эн чин даги юу да? Тийм байна. Хөөх юм дэ мөн байна шүү дээ. Ийм ачтай хүнийг чинь би мартна гэж үдэ гэж дуун алдаад дагиг тэрвэрэд авав. Та чинь хэн билээ? Танихгүй ах шивдэ. Яагаа вэ? 20 жилийн өмнө хоёлаа төрж би хүүгээ алдаад чи надад хүүгээ өгсөн шүү дээ. Боинтон минь, чи хүүдээ нэгүн гэдэг нэр өгөөрэй гэж байсан. Би хүүдээ тэр нэрийг өгсөн. Миний хүү одоо сургуулаа төгсөөд хуйлч болно. Химэн нэмхүү дөржигнуулан яриад ихэд догдолсон бололтой дагиг тэрвэрч үнсээр байлаа. Харин даги шаал өөр юм бодон суулаа. Дутуу юм маань гүйцэж байгаа юм биш үү? Харах юмсан. Тэр олон жил мөрөөдсөн хүмүн хажууд байж. Хүмүн сайн л яваа юм байна. Хүүгээ танихгүй ээж өөр яах вүлээ? Ээжээ, тантай юм яриад энэ штэ. Нөгөө дүү маань хажууд байгаа юм шүү. Гансхын энэ үг хүртэл дагид зандарч байгаа мэд сонсогдов. Тийм ээ, би даги байна. Нэгүн та хоёр тэгээд сайн сууж байна уу? Сайн байхгүй яах вэ? Чамтай уулзах юмсан гэж өдрийн бодол шөнийн зүгд олж байла. Хань маань унаад өгсөн. Одоо миний нас ч явж байна. Ганц хүүгээ төрснийг нь бараад болох юмсан гэж боддог болоод байлаа шүү дээ. Гээд нэмхүү нулимсаа арчив. Манайх энэ зүүн хашаа шүү дээ. Нэгэнт уулзсных ярьж хоноод яваарай дүү минь. Хүүтэйгээ уулз, хүү чинь том эр болсон шүү дээ. Нааша орж ирэх их дуртай. Энэ ганд уламтай их тоглоно. Илгэн нааша байгаа хөөрхий. Төрснөө мэдээд байсан байлгүй дээ.
хэмээн нэмхүү хуучилсаар байх ажээ. Тэгчдээ хөөрхий. Би харсан том сайхан залуу болсон байна лээ. Энэ ганд улам чинь түүний их ч үү дээ. Өө тийм үү. Би энэ охиныг 10 хэдтэй юм санаад байсан. Харин тийм ээ. Гүй чиний би зүгээр үү? Наад царай зүс чинь нэг л биш байх чинь. Нямхүүгийн энэ үг ганц өхийг сэрцсгийн цочход хүргэж ээжигээ том харав. Нэрээ би энэ тааруухан байх шиг байна. Ханиад хүрчихсэн болов уу? Өөрийнхөө бурууг мэдэхгүй надад л гомдоод байх шиг байна. Ямар ч тач ээжийг сайхан амраа гэж бодсон ганц өх нямхүүгийн өмнө очиж амар байна уу та? Би таны хүүгийн төрсөн ах нь байна гэд зоолгов. Нямхүү түүний хоёр хацрыг инхрийлэн үнсээд мөн сайхна миний хүүтэй аргагүй адил юм гэж ёстой л нөгөө төөрсөөр төрөлдөө гэдг л болж байна да. Гиснээ нямхүү инээж нулимсаа арчив. За одоо манад орцгоё. Хүүч ирэх болж байгаа. Би та нарыг дайлнаа. Хүүтэй маанч танилц гэж хэлсэн нямхүү баяр хослуулан хэлээд гарав. Нямхүү ихчээ уучлаарай. Миний бие өвдөд байна. Дагигийн ядруу дуунд тэд бүгд эргэн түүнийг харцгаав. Даги хөл дээрээ тогтож чадахгүй мэд найгалзаж байлаа. Харин тийм байна. Ээжийн би их муу ах шиг байна. Нямхүү ихчээ таач бас хүүдээ хэл. Цаатах чинь бас цочирдож магадгүй штэ. Химэн ганц үхийг аргадангуй хэлэхэд нэрээ тийм шүү. За тэгвэл өглөө болъё доо. Гэд нямхүү гарч одов. Ээжээ эмч дуудах уу? Та яагаад байна? Ганц өх ээжтэй ойртон гарыг натгавал түүний гар нь цэл мэс байхаажээ. Бүүвээ ор засчих. Ээжийг хэвтүүлээ. За доохон гэд бүүвээ цаашгүй орж ганц өх ээжигээ өргөх шахам цаад өрөө рүү авч орон халууд өгөх гараараа гар хөлийг натгалан тойлж дулаан сайхан хасраа нааж 50 унтчихта. За хүн ээжтэй хайртай шүү гэд хацар дээр нүнсгэд дагигийн нүдээр нулимс цэлэгнэн хитгэн хором хайрлсан хүүгийнх нь хайр түүний сэтгэлд нар мандах шиг гэгээ татвлаа. Гэсэн ч тэр хоногоор гарч ирэх өөрийг нь тойрсон зовлон бэрхшээлдээ түүртэн байлаа. Маргааш баг хүүтэйгээ уулзна. Эцгийг надаас нэхнэ. Би түүнд юугаа хэлэх вэ? Цагдаагийн мөрдөн байцаагч болж байгаа тэр хүү үннийг төвөггүй олоод мэднэ. Магадгүй тэр намайг үзэн ядах байх. Төрсөн эцгээ үгүйлэх л болно. Маа ээжээ битгий уйлзаа. Чи юу уйлаад байгаа юм уу? Орондоо битгий уйл. Орондоо уйлах муу ёр гэж аав хэлдгийн. Гандуулам түүний аман чихэж хийгээд ингэж хэлэхэд даги дахиад л мэлэмрүүлж гарав. Ээжээ чиний толгой өвдсөн юм уу? Чиний толгойг би бариад өгөх үү? Хэрэггүй миний охин. Телевиз үз. За ээжээ тайвшрал да. Хүүдээ гомдоод байгаа мó гэсээр ганц өх духан дээр нь гараа тавих ажээ. Ээж нь юу гэж хүүдээ гомдох вэ дээ? Ээж нь хинт ч гомдох ирэхгүй хүн шүү дээ. Битгий юм бодоо. Одоо энд бидэнтэй амьдар хөдөө очиод ч яах юм гэж ганц өх нэгийг бодсон шинжтэй хэлв. Яаж болох вүлээ дээ өр минь. Аав чинь хүрээд ирвэл гэр нь эзгүй байж болохгүй шүү дээ. Уг нь ч за та өөр мэдтэй. Одоо 50 унт гэсэн ганц өх гараад явчихав. Тэднийг өглөө босгоод даги явчихсан байлаа. Үнэн гэдэг эцэстээ хамгийн гашуун шийтгэл болж хувирах нь энэ ажээ. Зэ охин нь найз залуугаа дагуулж ирсэнд рааш өвгөн эмгэн долгормаа хоёр хөлн газар хүрэхгүй баяртай байлаа. Найз залуугаа дагуулж ирсэн хэрнээ зэ охин янжин дулман ихэд урууд орой харагдах нь бас нөгөөтэйгүр хоёр хөгшнийг зааваа. Хүргэн хүү болж байгаа хүү нүүр дүүрэн инээд гэрэлтсэн уяхан ээлдэг зантай малд нүдтэй байгаа нь хүртэл хоёр хөгшөнд таалагдаж байлаа. Янжин дулам эрснийхээ маргаашаас эхлэн найз залуугаа дагуулan өдөржин гадуур явж жигтэйх ядарчихсан хоёр хүн ирээд унтаад өгөх нь хөгшдийг бас гайхшруулна. Шин ногооны үнэр ханхалсан хаврын цэнхэр өглөө цэлэлзэж рааш гайх цусландаа буусан тул өвгөн дурангаа үртлэн өртөө толгой өөд алхаж явтал машин дуурах сонсогдов. Өвгөн машин дуурсан зүг харвал бор хайрхан орон гарсан шорон замаар цагаан тоос зурайлгасан жижиг машин суг өсрөн гарч өвгнийхийг чиглэн давхиж явлаа. Гинт өвгний баруун нүдний дээд завх хідэнтэй ирвэгнэн татгаад гэр өөдөө иргсэн өвгөн за манай зочин ирлээ дээ. Хүү ирж байгаа болол та гэж бодов.
Зэлэн дээр туглаа бэлчээрд гаргаж явсан долгормоо эмгэн бас машин олж хараад гэр өөдөө хурдан алхах нь үзэгдэнэ. Ямар ч байсан Раш өвгөн машинаас уртаж гэрийнхээ гадаа ирэхэд Янжин дулам 1-2 тосон гарч ирэв. Тэд бас хэрээр явхад зэгсэн бололтой нарны малгай өмсөж нүдэндээ шил зүүн жижиг савн цай хийж барьсан байлаа. Та хоёроос ойгоор тэнх нь үү? Өнөөдөр гэртээ өмчснөө дээр байхаа. Хүн амьтан ч ирж байна. Ах нараас ч ирж байх шиг байна. Ганц өдөр эмээдээ тоогоо шанага барьж өгвөл зүгээрсэн. Гээд өвгөн дээлээ салхоор гэртээ оров. Өвөө, хүний ажил цаад хийгээд ах юм да. Өнөөдөр нэг ирчгээд маргааш буцах гэж байхад чинь нэгүний шалгалт эхлэн, миний шалгалтууд ч бас төгөж байгаа. Химээ Янжин дулам өгүүлэхэд өвгөн хөлөө гэрийн дотор тавин эргэж ирэхээ гэлээ. Тийм ээ, тийм. Би ирэлт явж байгаа. Хөө юрөө, энэ балар хөвчөөс ямар юм ирсэн залиг вэ чи? Эндээс өөр та нарт юу олдааж? Ингэчгээд өвгөн гэрлүүгээ орчхов. Өвөө ийм тэнэг ахгүй юу гэсэн охины уруул өмгнөх үед машин ирж гэрийн өвдөнд зогсов. Жолоо барьсан орс залуу тэднийг харан цэнхэр нүдэндээ гуниг тодруулан инэвхийлэхэд Янжин дулам гэрлүүгүйн орж өвөө орсууд ирж байна гэлээ. Жөөлчөд эцтэй яах вэ нааша ороод ирэг. Машины хаалга онгойж тэгш гойлог биетэй том алаг нүдтэй нилээд царайлагдуу 50 орчим насны гоо үзэсгэлэнгээ төдийлэн алдаагүй эмэгтэй бууж ирээд гэрлүү ороход гадаа зогсож исэн нэгүн энэ их чи Янжин дуламтай яасан адилхан юм бэ гэж бодов. Гаднаас орж ирээд үүдэн зогсон хадаг дэлгэх хоёрыг харсан Раш өвгөн өндийсэн чихтэй хөшөж орхив. Гүй энэ чинь миний охиноо да. Ингэж Раш хоолоо зангируулан дуу алдахад голомтны өмнө бөвтнөж цай чанахаар галд гişүү нэмжсэн долгормаа хөгшин юу гэнэ химэн хоолоо захиртуулан өндийв. Сайн сууцгааж байна уу аава? Ээж охин нь ирлээ. Лавг дулам нулимсандаа хахад цацан хилээд хойморт ханхайх эцэг рүүгээ найгалзан алхахад хажууд нь зогсох орсгүй түүнийг халамжтай нарахгүй төшөв. Тэнгэр бурхан минь миний үрээ ирлээ шүү дээ гэж цахиртан орилсон долгормаа эмгэн гэдэргээс хавж унахад эмээ гэж часгийн орилсон Янжин дулам эмийгээ тэврэн авав. Өдөржин уймарсан хэд оройхон хэрд овоо тайвширч ирэв. Ингээд хүрээд ирсэн нь их юм да. Долгормаа эмгэн нүдэ даран тонгоохоод амьд явбал алт хаягнаас ус уун гэж эндэ. Уулзцгаалаа. Одоо боллоо шүү дээ. Химэн Раш өвгөн ууж ирсэн байртай хөнгөнүүлв. Хин нь хүний гарт өргөцсөн сайхан охин Иринагийн төлөө гашууд нь шаналж байлаа. Миний охин чинь Москвагийн од байсан юм шүү дээ. Даанч гэсэн лавг дулам хэсэг нулимс уурсгав. Хайр юм. Бурхан минь гэж эртхэн наашаа зүглэх нь яавдаа өрмөн. Ямар ч байсан зул бадраа да. Маргааш хот явж гандан хийдэд буян хуруулъя. Гисээр долгормаа хөгшин өндийв. Тэгэж үздээ хөгшин минь. Хайрхан минь гэж гисэн өвгөн хажуудаа суух зээх үгээхээ шар толгой дээр ихэд инхрийлэн үнэрлөв. Охин чинь том болсон байгаа бэз. Хэлхийн аргагүй сайхан охин болжээ миний охин. Энэ үед эдэний байшингийн сүүдэрт Янжин дулам 1-2 сууж байлаа. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Хараа, чиний ээж их гоё, бас сайхан эмэгтэй байна те. Миний хайрч азтай юм а. Ийм гоё ээжтэй, бас сайхан дүүтэй. Дүү чинь сэргэлээ ир байна да. Надад их таалагдсан шүү. Миний ээж сайхан хүн байна. Би тэр Ирина дүүдээ их л харамсаж байна. Тэр бүр гоё охин байсан лавтай. Харин тийм ээ. Баяр гунгаар хөтлөгдсөн энэ орчлонг ямар ч үед хоёлаа хамт тулан шүү хайраа. За, өнөөрэ тийм. Танаа ээж, чамайг төрүүлсэн ээж танад ирсэн гэлөө. Өнөөдөр хоёлаа очиж уулзах уу? Маргааш очиё. Манай хамар хашаанд ирж гисэн байгаа гэсэн. Би чинь төрсөн ахыхаа хүүхдийг анх тэрсэн бэлээ. Нэрээ би чамд хажуу айлын нэг өрөвдөлтөй охин байдаа гэж яриад байсан штэ. Тэр охин миний төрсөн ихч байсан байвал яах вэ? Би бүр тэр ихчийгээ өрөвдөд байгаа. Ингээд нэгүн хэсэгхэн зур бодолд автав. Охин түүний гарыг зөөлөн атгаад би чиний тэр ихчэд халамжтай хандаж байна гэлээ. Маргааш очоод төрүүлсэн ээжтэйгээ шууд уулзнаа гэж хэлээд нэгүн босч гараа халаасандаа хийгээд алсын хөх уулсын толгой харан бодлогшрон зогсов. Ингэхэд би ээжтэйгээ адилхан болов уу? Миний аав гэж ямар хүн байгаа бол
Эрэгтэй хүүхэд юм чинь ааваа дуурайсан байх та. Даанч янжаа намайг дуудаад байсан. Тэрнээс тэр ээжтэйгээ уулзчих байсан. Гэхдээ яах вэ? Маргааш л очиод уулзчих нь. Сэтгэлээр унаад байгаа найз охиндоо туслалгүй яах вэ дээ? Янжаа минь сайхан дүүгээ алдчихдаг. Харамсалтай юм аа. Намайг төрүүлснийхэн төлөө тэр ээжтэй баярлалаа гэж хэлэх хэрэгтэй юм байна шүү. Харин анх уулзахдаа ээжтэй юу барьж золох вэ? Эхийн цагаан сүү, цагаан сэтгэлийг бэлэгдсэн цагаан сарнаа бариад очдөг юм уу? Ээжтэй бас дээлийн цагаан өнгө байрвал илүү зохимжтой байх болов. Харин аавдаа юу барьж золох вэ? Эцэг хүн юм чинь ёсыг бодож сайн чанарын арх бас дээлийн өнгө барьж золгох болох нь. Баруун хашааны уйланхаа улаан жалын аав миний төрсөн ах болж байдаг. Ахтай болно гэхээр мөн ч сайхан байна да. Янжаа маань бас дүүтэй ээжтэй болдог. Бид хоёр хоёулаа дутуугаа нөхөж бусдын адил өнөр өтгөн боллоо. Сургуулаач төгсчихлөө. Одоо ажил хийж мөнгөтэй болоод нэмхүү ээжигээ жаргаандаа. Алсан тэгээд хөөр хилэлтэй ихч ган дулмыгаа эмчлүүлж эрүүл болгочихвол мөн сайхнаа ингэж бодсон нэгүн бодолдоо баясан инээмсэглэв. Нэгүнээ дотгошоо оръё. Янжин тулам түүнийг дуудаад гэрт дагуулan ороход Раш өвгөн алсын Орос орноос ирсэн хүрэн шилтэй вискинээс хэд дараалан татаад менчийн улааж овоо тайвширчихсан бололтой нутаг орны сонин хүүрнэж суулаа. Лавг тулам тэднийг орж ирэхэд нэг их уярж догдолсон дөлгөөнүүдээр харж миний охин их том болжээ. Бас найз залуутай. Алив наашир миний хүүхдүүд ээж нэг үнсий гэж аргадангуй хэлв. Түүний сэтгэлд өн холын дуртатгал өндөлцөн босч зүрх сэтгэлийг нь удирдан байх тул аяархан санаа алдав. Ээжээ, манай нөгөө дорж хаана байгаа вэ? Өдийд ч олон хүүхэдтэй өнөр өтгөө хайлын эзэн болоо эцтэй. Эндээ байгаа юу? Хамт тоглож өссөн болохоор бодогдоод байдаг юм аа. Гэлээ. Бурхан тэнгэр минь. Долгормаа хөшин ийн уулгалаад чимээгүй болж Раш өвгөн хундагтайгаа барьсан чихтэй хөшөж янжин тулам уруу царайлан доош тонгойв. Яасан бэ та нар? Дорж маань амьд минь байгаа юу? Химэн лавг дулам яаран асуув. Уг нь хөөрхий багийн дарга хийгээд хөрөнгө чинээ ихтэй хүнээс дутуугүй сайхан амьдарч байсан. Байсан гэвүү. Одоо тэгээд нас орчихсан гэсэн үг үү? Одоо мэдгүй юм да охин минь. Сум орноор хайгаад олохгүй. Юу гинэ? Яагаад олдохгүй нэ гэж морь харнаас унсан юм уу? Эсвэл арх дарсанд орсон юм уу? Нэгч тэгж олихоогоо алдаагүй. Хүн шиг хүн явсан зайлвал. Бид хоёр дээрээ хэрнээ хөөрхий минь. Үр хүүхэд шиг минь л байлаа. Ямар гихчийн заяа төөрөхтэй байсан юм дэ хөөрхий минь. Ханайл сонгож чадаагүй хүндээ. Хот газрын зовж зүдэрсэн хөнгөн хуумгай зантай 4 дагвар хүүхэдтэй хүүхэн авчирч тэр хүүхнээ тахиж амьдарсан. Тэр хүүхэн нь олхоогүй муу хүн. Тэдний хүүхдүүдийн нэгээс бусд нь ихшгээ базаахгүй улсууд. Тэр даги зойлог доржтой ханилснаас хойш түүний нэг хүүхдийг төрүүлсэн мөртлөө нялх хүүхдээ хөвсгөлийн нэг айлд өргүүлчгээд ирснээс хойш дорж маань уух дуртай болсон доо. Доржийн галыг сахих ганц өрийг нь тэр хүүхэд тэгээд үгүй хийчихсэн болохоор сэтгэлээр унахаас яах вэ? Харин хэдэн жилийн өмнөөс өнөө хүүхэн чинь манай нутгийн Сотон балдангийн ганц хүү чойтой 70 нөхцсөн байх. Дорж маань сүулдэ гэр орондоо очих нь ховордож айлаар хоног төөрүүлсэн хүн болж хувирсан да. Тэгээд өнгөрөгч намар манай дээрч хоноод гэрийнхээ гадаа машинаас буугаад ор сураггүй алга болсон. Манайхан айл хотлоороо хайгаад олоогүй. Ийм л юм болсон. Гэдраш өвгөн шилдээгээс хийж хөнтөрч орхив. Чаа юу? Аава та чаа гэсэн үү? Тэр муухай амтан одоо хүртэл амтан бузралсаар явах хэрэггүй. Ингэж лавг дулам завууртайгаар дуалдаад нүдэндээ нулимс захирдуулан асгаруулж гарав. Түүний нулимстай нүдэнд төрж өссөн нутгийнхан цэнхэр улс дунаартан зэрэглэдэж харагдав. Энэ их улсын хормоог өшөгчөн хөлд орж хөгжүүлүүгээр наадаж ариухан сэтгэлээр бийсээ хөглөж цуг байсан доржин энэ их улсынхаа нэг суганд нуугдчихсан юм шиг санагдаж сэтгэл нь гэгэлзэн. Та хөөрхий, дорж бит хоёр чинь хоёлаа заалгүй амьдралаар амьдарчтэй. Яагаад заавал бит хоёрт өөдгөө шаарууд таарсан юм бол? Бид уг нь хиндэж мөг хийлгүй цэвэр ариухан хайраар бийсээ хайрлсан. Намайг чамд ирэх нүүргүй болгож амьдралаар минь тоглосон тэр чой бас чамаар минь оролдож чиний амьдралыг бүснүүлчтэй. Би уг нь чамтай уулзаж зүгээр л нэг сайхан ярьж баг насаа дурсгасан гэж бодсон.
Гэтэл чи алга. Чамтай хамт хоньны бэлчээрт туглын зэлэн дээр цахилж өнгөрөөсөн баг нас минь өндөлцөж ирээд буцаад алга боллоо. Чи минь зовж ээжтэй. Эхнэр чинь төрсөн хүүг чинь чамаас оруулж, ойр ганц хүүгээс чинь чамайг салгасан байж шүү дээ. Хувь заяаны хүсээгүй төөрөг минь энэ байж. Ингээд хүний газар ядарч ганцаарсан ганц хүүгээ зэрлгүүдээс зовтаалгаж их орон нутгаа зорж ирлээ. Хүн ядархаараа төрлөө, тураг ядархаараа уулаа гэдэг үгний үнэн инээж. Чи бид хоёрт ихэд гай болсон тэр муу чай бол миний охин Янжинд бол минь төрсөн эцэг шүү дээ. Аргагүй л доогт орчлоо юм да. Би чайг хичнээн мянга үзэн ядсан ч миний дэргэд байгаа түүний үрийг яалтаа билээд. Хайдад орч минь. Энэ тааж мэдхийн аргагүй энэ амьдралыг хөөрдөж явхад дааж чадхааргүй зовлон их байдгийм байна. Лавгдулам хаврын цэнгэг салхи амьсгалан гутар зогсохдоо ингэж бодов. Гинт тэр цочих шиг болов. Тийм ээ. Миний зөвд энэ бүгдийг надад хэлсэн юм шүү. Дорж Ирина охинтой минь хамт зүудэнд орсон. Бас доржийн толгой барьсан чай. Бурхан минь, юу олж байна энэ чинь? Энэ зүуд надад 9 шүн дараа л болон зүудлэгдсэн. Тийм ээ. Тийм. Тэр газар тэрэлж туулын бэлчээр өгөөмөр уулын ар суган шүү дээ. Өмхөрч хорхоод идэгдэн үзүүр нь хөхөрсөн ганц том мод. Арай тэнд муу юм болсон юм биш байгаа. Хин нэгний том гар түүний зүрхийг атгалах шиг болон зүрхэн салгачин хамаг биеийн чичрэх ажээ. Бурхан минь, би ер нь юу зөвдөлсөн болж таарах вэ? Хамаагүй таньж мэдгүй хоёр хүн хамт байж зүүдэнд ордог. Бас чай. Тэнгэр минь, тэр газар хурд очих хэрэгтэй. Доржийн том халагнууд түүнээс аврал ирэх шиг дүүр нулимстай мэлтэлзэг шиг болоход тэр тийм ээ. Адаглаж би тэнд очих ёстой гэж бодоод аава өгөөмөр ороод ирэх морь өгөөч. Саашинка, чи надтай хамт явах уу? Морь байлгүй яах вэ охин минь? Яатарсан байлгүй. Амарч хэвтэйчтэй. Маргааш өгөөмөр орохгүй юу дөө. Рааш өвгөн ингэж хэлээд лавгдулмын цонхисэн царайг ажиглав. Би ядраагүй аваа. Надад яаралтай очихгүй болохгүй нэг газар байна. Би маш хурдан тийшээ очимоор байна. Ээжээ, юу болоо вэ? Би юу боллоо гэж таны ганцаар ингэж явуулах үлээ. Ах эгч хоёртой хамт машинаар явах уу? Болно л доо. Гэхдээ хамгийн гол нь хурдалж үзэх үү минь. Бүгд түүний гайхан харцгаасаар гадагш гарцгаав. Цэвлийг нааш нь гаргаад ир гих хахирган дуунаар тэр навтасгийн цочож за одоо намайг өнөх шорон руугаа ачих нэ. Бурхан минь, одоо би яадаг вүлээ? Ингэж муухай үзэх гэж бас байдаг. Нөгөө хохирогч нар нь мөнгөө нэхэд бас сүйд болно да. Энэ ч ямар муухай хүн бэ гэж бодон хатгачин өвдөх зүрхээ дарсаар төр хорих өрөөнөөс гарав. Миний араас дагаад яв. Настай хүн болохоор ч гавгүй авч явж байна. Итгэл даа нүц авгаа минь. Ширүүн дуутай цагдаа залууг царгээ чанга дуугаар загнах мэт уцаартаа хэлэхэд цэвэл толгой дохиж заа гэж шивгнэв. Дагаад яв. Ойлголоо. Цэвэл цагдаа залууг даган чийг үнэрсэн 20 хөрөөний урт коридороор алхасаар гадагш гарав. За яг та өнөх шорондоо намайг хүргэх нь ингээд л шоронд ордог байж. Заяанд харалсан юм тийм да. Хогч нь даан чигч удаггүй загнаад байсан. Тэр айхын зэрэгцээ өөрийгөө ийн зөвхөв. Түр хорих байранд 3 хоног хоригдсон тул хаврын шаргал наран нүдэн дээр нь мэлтгэнэхэд нүдэн гялбаж огоодос хөрөх ажээ. Заяан харалсан зоолгүй хог. Нар хүртэл харж чадхаа болгон шивдэ. Муу ёртой гэдг нь. Тэрээр мөнөөх цагдааг дагаж явсаар цагдаагийн газарт ороход тэнд байсан хүмүүс түүнийг ихэд сонирхон харцгаах ажээ. Нүдний булаа болсон тэнийг авгаа чамд ингэх чинь л дутаж штэ. Яах гэж тэр чойтой сүүж холбогдсон юм бэ? Хогч нь ичх нүрээ барсан амтаа. Ингэж бодоод хоёр давхурт гарan нэг өрөөний үүдэнд очиход ийшиг ор гэж захирсан цагдаа ёсолж эрхэм дэслэгчд сэжигтэн авчирлаа гэлээ. Тэр өрөөнд ороод цэвэл халуун юм дээр гიშгсэн мэд цочин уухсгийв. Өлгийтэй хүүхэд тэрсэн бүүвээ саруул хоёр хөмсөг зангид түүнийг харж суулаа. Одоо яадаг вүлээ? Бурхан минь гэж одоо энэ саруул намайг хитэн хэсэг тасдан да. Яр шиг зүгээр тэр шоронд нь очиод хэвтэж байх минь. Ингэж үүлээ үзэж байхаар нэгэнт хүний байрыг алдчихсан юм чинь тэр ялыг нь үүрхээс өөр аргагүй гэж бодсон цэвлийн дотор харанхуйлж хоёр чихэн шууган сандрахтаа хан түшин тогтов. Цэвэлгүй таны бие зүгээр үү?
Нааша суучих. Мөрдөн байцаагч залуугийн намуухан дуун түүнд ихэд дотн сонсогдож байлаа. Цэвэл юу ч хэлж чадалгүй сандал найгалзан сууж хоёр нүднээс нь нулимс садран асгарав. Иш чааваста бодолтой авахт яадаг байна да. Даралт ихтэй штэ гэх саруулын үг сонсогдоход баярлах шиг болсон цэвэл нулимстай нүдээр тэднийг харав. Хотлаа да. Сайхан үг хэлж байгаад намайг шоронд хийх гэсэн далд санаа. Ийм болцоход байхад саруул намайг зүгээр орхих хүн биш. Цэвэл дотроо ийм бодож хүнд муугаа үзүүлэхгүй гэсэндээ нулимсаа татахыг хичээв. Харамсалтай нь усан нулимс улам нэмэгдэн сад тавьсаар байлаа. За цэвэл ихчээ тайвшир да. Одоо битгий уйл таныг ойлгож байна. Муу хүний балаг гэдэг ийм айхтар байдгийн байна. Тайвширч бие барь химэн аргацсан бүүе түүний мөрөөр тэрж нулимсыг нь арчав. Би өрн өгхөл таарна. Юу гэж тэгж байдгиймтэй. Хараач та шинэ хүн ирчгээд ахт чинь хажууд нүхэл яриад муу ёртой гэдэг нь аавтай миний хүү адилхан. Та хардаа ихчээ. Аав та бит хоёрын хамгийн хайртай хүн бидтэй гэх бүүе үгийг сонсоод талигаач нөхөр нь харагдах шиг болоход цэвэл бүүийг тэрэн хэсэг уйлав. Тэгэхээр мөрдөн байцаагчаа дүүмэн дуудсан цагт чинь бэлэн байлгаж бай. Бид хүнээ аваад явах уу да. Игч маань их хямарчглаа. Аваачиж тайвшруулъя гэж хэлсэн саруул цэвлийн хажуугаас өргөж босгоод явъя. Битгий нулимсаа хүнд үзүүлээд бай. Хохирогчд чинь үүдэнд байна гэлээ. Энэ үгийг сонссон цэвэл маш хурднаар нулимсаа цааш нь залгаад харвал чойд мөнгө алдсан ир им хоёр үүдэнд зогсож байлаа. Юу вэ? Энэ хүнээ тэгээ шоронд хийхгүй суллаад гаргаж байгаа мó. Би тэгээд яаж энэ луурчтаас чинь мөнгө авах юм? Бидний хохирлыг хэн гаргаж өгөх юм? Гэж хүүхэн хашгирав. Та нар өөрсдөө л тэр чой гэдэг луурчингаа ол. Та нар өөрсдөө л тэр чойтой ах дүүс болоод ирсэн гэ үсттэй. Байр худалдаа авна гэж цэвэрлэгчтэй хийсэн албан ёсны гэрээ чинь хаана байгаа? Цэвэл гэдэг хүнд 120 сая төгрөг өгсөн гэсэн гарын үсэг зуралдсан мөнгөний баримт чинь хаана вэ? Тэгж ярих юм бол энэ хүн ч гэсэн хохирогч шүү гэсэн саруулын дуу чангарав. Үгүй юу гэсэн үг юм бэ? Тэр чойгийн дансанд хийсэн банкны баримт энэ вэ штэ гэсээр хүүхэн мөнгөний кафтанзаа саруулын нүдэнд тулган байрав. Цэвэл гэдэг хүний тухай би ярьж байна. Та нар ер нь 120 сая төгрөг ямар ч бичиг баримт үйлдэлгүй яах гэж тэрний дансанд хийсэн? Ямар 120 мянга байгаа штэ. Чой гэдэг хүнд өгсөн бол чойтойгоо уулзраа олцгоо. Та нар чойтой хувилдаж манай байрыг луурдах гэж байгаа мó хэн мэдлээ. Хаашаа юм бэ? Ингэж тачгансан саруул тэдний хажуугаар цэвлийг түшин гарахтаа эргэж харан асуудал шийдэгдээгүй байхад битгий хаалга үз захиад агаараа. Манай ихч бие муутай хүн шүү. Дахиж элдвийн халдлага хийх юм бол цагдаад өгнө шүү. Ингэлээ. Ёох гэж хамаг би салгалжглаа. Цэвэл ихч минь хаалга үдэ хүнд читгээ тайлж өгөөрэй. За та хоёр дэгээ уучраа олоорой. Гिचгээд саруул яваад өгөв. Нэг хэсэгтээ та манад байсан дээр хаа. Тэр чойг цагдаагийнхан байрвчлах гээд ирж байгаа гэсэн. Тэр байраар ирж таныг айлгаж магадгүй. Одоо надад ганц танд зөвхөн бие байгаа. Та бит хоёр бие биедээ ганцхан шүү дээ гिच минь. Аамын та бит хоёрыг тэнгэрээс гараад баярлнаа. Тэгээд ч таны бие муу байна. Би таныг тэнхэртэл хажууд ч байх ёстой. Аав минь байсан бол мөн ингэх л байсан. Энэ асуудал нам гүн болохоор би таны нэрэн дээр байрыг чинь шилжүүлж өгөх болно. Харин одоо хоёлаа манад очсон дээр такси барьчихъя гэсэн бүүе нэг гартаа хүүхдэд тэрэн гараа сарвалзуулав. Яадаг үлээ тэнгэр минь. Миний бодож байсан энэ охиныг надад хандаж байгаа хоёрыг бодол нь хүртэл харалсан мөнчиг муухай хүнээ би. Одоо байли хөөх юм минь үнэн штэ. Тэнийг толгой үргэлжийн сайхан залуу явах юм шиг санаж анхны үрээ хөндүүлснээс хойш зулааг нь үнэрлэх үүргүй хоцорсон. Муухай амтэн чинь өвчтөе ихнэрийг нь хүртэл хаяулж нөхрийг нь булааж үрийг нь өнчрүүлсэн нүгэлтэн. Одоо надад энэ охиноос өөр хэн байх вүлээ? Аашнаасаа болоод ах дүүтэйгээж таарах биш. Надад өвшөрхөж үзэн ядах бүрэн үндэслэл байхад бэлийн чинээхэн энэ охин надад ингэж сүүшиг хандаж байх гэж. Одоо л ястай үлдэх насныхаа туршид муу охиндоо түшиг болох минь. Сөөсөйчхөд нялх биетэй хэрнээ миний төлөө ингээд гүгээд ирдэг. Заяа муутай амтан нялх биетэй охиноо зовоогоод ингэж ихэд шимшрэн бодсон цэвэл ухсгийн өлгийтэй хүүхдийг тэрж бүүгийн духан дээр үнсээд нулимсанд халдарсан гараараа бүүгийн толгойг ээлж миний охин хөл өрчгөж ятарчихсан байна шүү дээ гэж шивнэв.
Энэ үг бүүгийн өнчин зүрхэнд ихэд бүлээн дулаахан сонсогдож зүгээрээ ингээд нулимстай нүдээр инээмсэглэн харав. Иш би муу охиноо зовоочлоо. Одоо дахиж зовоохгүй гэсэн цэвлийн хоолой зангиран чимээгүй болов. Та суугаарай, харьцгаая. Таксины хаалга онгойлгож бүүгийн цовоод угаарахад өлгөөтэй хүүхэд тэрсэн цэвэл орж суув. Хамаг муу бүхэн хөөгцөн аятай биеийн хөнгөрөөд жигтэйхэн сайхан болоход цэвэл өлгөөтэй жалыг өргөн харав. Хархан нүдтэй цулцгаар цагаан хацартай тэр хүү түүнийг харан инээж харагдав. Бурхан минь, миний өөр эмээгээ таниад инээж байгаа юм болов уу? Ингэж ихэд баярлсан цэвэл бүүэг эргэн харав. Түүний харц их хүний жаргалтай мшээлээр дүүрэн байлаа. Хөөх, цэвэл эгч маань ийм сайхан харцтай байлаа. Бүүе анх удаа ингэж боджээ. Нэлхүүрийн инээ даятай мөнчөг уяхан хорвоо болохыг цэвэл ийхүү нилээд хожим ойлгожээ.